Дэлхийн монголчуудын Эмжил радио 88 урлагын дээр Сугатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амраа монголын дахиалгыг 7 нүбэрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радион 3 дугаар студиэс хөгжөлтэй хөнгөн байцгаа эксператагаар яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 14 минут болсон өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 5-ны даваа гарагийн яна нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа Мөгийн номоо гэрлээ за найруулагчаар мөцгийн төвшин баярнаар арилж байгаа. За нэвтрүүлгийн хамтран арилгачаар тожигнох дууг Март орчныг мэдэр дуу чимээгүй Монголын төлөө Батүлэг авт сервис за мөн бүтээлч оюуныг нийгмийн дэвшилт хүмүүнлэгийн ухааны их сургууль хамтран арилж байна. Баярлалаа. За өдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань радиогоос од төрүүлнэ гэдэг сэдвээр ярилцсан. За нөхцөл байдлаа сонсъё. За одоо дөрвөлээ продюсер болно. За гэхдээ радиогийн биш шүү заяа. Радиогийн биш. Харин од төрүүлэн гаргадаг продюсер болох нь шүү дээ, тийм ээ? За. Кири гаргаж өгсөн нөгөө нэг ангирмаа шиг продюсер болох юм уу? Вау, зөв маш зөв ойлгосон байна. За тэгэхээр радиогоос нэг эсрэг хүүсийн хүн сонгоод од болгон заяа. За гол нь од болгох хүмүүсийг чинь авьяас давхардахгүй шүү. Жишээлбэл одоо номоо хин нэг дуучин болгоно гэвэл бид гурав одоо дуучнаас өөр од төрүүлнэ гэсэн үг байна шүү дээ. Мөн үү те? За од л болж ивэл юуны ч од болж болно. За юуны ч од болж болно. За өнөөдөр нөгөө нэг та сайн угаар нөгөө нэг манай хамаатнууд дунд алдартай хүмүүс гэдэг сэдвээр ярилцахгүй юу? Тэгсэн чинь мөөгийн нэг залуу орж ирснэ. Мөөгийн хоёр сая энэ 5 дахь үдээ ачаараа ярьдсэн шүү дээ. Нөгөө инх жаргал гэдэг тэр чин манай хамаатан шүү дээ. Тэгээд би тэр лайвыг үзсэн л дээ. Тоолсон чинь нөгөө лайв чи мөнх эрдэнэ 13 удаа салаавч нөгөө манай хамаатан 12 удаа салаавч гаргасан байлээ. Я бас луухгүй чадж байгаа шүү. Үгсүгэж ах トゥ угийн хүнийхээ салаавчийг тоолохгүй байдаг байж. Тийм ээ тийм. Тий ч манай ах トゥ угийн хүн чинь манад бас тийм сайхан салаавчтай хүн байвал би бас тоолмоор байдаг. Тэгээд од болох юм бэ те? Тийм шүү дээ. Одоо баг ингээд чи ингээд салаавч гаргаад тэгээд од болох юм бэ те? Манайхын станд унхаагүй юм аа. Тууч юм аа. За тэгэхээр ерөөсөө юуны ч од болгож болно. Од болох талбар бол хязгааргүй заяа. Окей. За хүлээлтийг эвдээд оддын өгөгдлгүй хүнийг сонгоод од болгож чадах хэсэг чинь зөвхөн таны бидаас хамаарх нь мөн үү? За огийг би од болгоно гэхэд солиоруулах нь шүү дээ жишээлбэл тийм үү? За тэгэхээр дэгдүгээр асуулт. Анжгаа хэнийг сонгох вэ? Яагаад тэр хүн од болох боломжтой вэ? За. Яна өөдг нь одоо маргаашнаас та намайг од болгоно гэвэдтэй тагаагүй гэдэг. За би өштэй одоо хамгийн надад одоо хамгийн их сонгох болцоо байгаа учраас би бас азтай хүн юм. За би гэрлэг сонгоно. Дотроос сонгож болох гэрлэг ч угаасаа од штэ. Та ямар муухай бэлэн Гэхдээ радиогийн од биш штэ. Өөр юмар од болох хэвээр штэ. Радиогоор биш өөр юмар. гэрлэг од болсон үнд байш би. Үнэ. Би киноны од болгоно. За окей. Би киноны од болгоно. Болж. Нэмэх 18 кинонууд тоглуулаад явчих. Уучлаарай би тийм кинонд тогломооргүй байна. Продюсерийн өмнөөс олон хуцаатай. Нэгэд од болно гэсэн болоод од болно. Тий жоох продюсер шиг байгаа ч. Та бүр аач гэж өөдөөс чадахгүй гэхээр хэрэг зөвшөөргөл юм байна. Тэртээ тэргүй энэ чинь бүх асуудлыг шийдэд ирэхлээр тэгээд хийн штэ үуч. Йоо цаана мөнгө л байгаа штэ. Бүх эмэгтэйчүүд үнэ мэддэг. Ямар хэдвэ гэдгээд чухал зүгээр. Тэр л чухал. Тэр байтугай тэр чинь нэг хин Английн хатан хааныг дэгдэг штэ. Нэг жолоочны уншиж яадаг, сонио уншиж чагаад энэ дээр бүх эмэгтэйчүүд үнэ мэддэг гэсэн байна гэсэн чил. Би эмэгтэй хүн шүү. Тэгэл хатан. Тэгээ чи жишээлбэл намайг хитээр үнэлэх юм гэсэн чинь. За та ч одоо язгууртан ийм мундаг хүн юм чи ядч нэг хоногийн 500 паунд байх үстэй гээл тэгсэн чинь нөгөөд хатаан дэгдэг байхгүй. 500 паунд уу гэсэн. Тэр та үнэ мэдчихлээ шүү дээ. Тэ үнэ мэдж байгаа байхгүй. 500 паундаас үнэтэй гэдгээ мэдчихэв. Тэгэхээр үнэ л тааруулна шүү дээ. За одоо тэгвэл би тэгээд нэмэх 18 киноны од болох юм байна тийм үү? За мөөгийн энийг сонгох. Би одоо 8 цэцгийг сонгохоос. Байсан бэ те. За. Йоо ахаа савд халаач чи тэгээ юу таах юм бэ?
Зүгээр. Би ер нь харин хамгийн боломжтой салбар л та. Тэгээд би номын цэцгийг яг номын цэцгээр нь бишээ зүгээр юм хинтай од болгоно. Тэр нь ямар Тэр номын цэцэг үздэг. Бас л адилхан. Бас л тай шиг. Тэгээ хүүхдтэй кино байхгүй юу? Тэг би яаж хүүгэлтэй кино тийм миний болохоор яг кино чиний болохоор хүүгэлтэй кино юм. Яг амьд хинтай болгоно. Чи уг наадхыга мукбангаар явуулсан бол наад чи бас явна шүү дээ. Би явна шүү дээ. Мукмангар явахаар чи жилийн дараа дэлбэрэл. Тэгээд дахиад номин хайш тий. Зах зээл дуусчих гэж юу? Тий харин дарахнаа дил бүсрээ тэгээд. Идэж байгаа юм шиг бичлэгээ хэлүүлэхэд дуусгаад нь пү пү гэж хажаад дахиад хит хазаал пү пү гэж хаяад идэг гэсэн. Яг идэж байгаа юм чи. Чи хайж чадахгүй. Чи бол хайдаг хүн биш. Харин тэгээд дарахнаа дэлбэрнэ. Ураа зүг. Чи бол пүүгээ нулимгээгүүд үгүй хайж. Залгсан шүү дээ. Жилийн дараа зүгээр ингээд өнгөрөөл яваад. Би аваад ястаа гүйчээ та. Тэгээ би дахиад номинг олох гэж гай зүгээр. За. Хинтай номинг бол тэгэл амар хүмүүс үздэг шүү дээ. Тэгээ номингийн бичлэгийг. Эмэгтэй хүн эрдний чулуу хоёр жиж байна. Энэ дээр нь кокром зөвлөж байгаа. Яг копром Үгүй албаар кокром зөвлөгнө. Иш чаавал. Баян онгорыг юу ч хийж ярьж чадсан шүү. Кокромтой номин яа. Яг продюсер ойлгоод шүү дээ. Копром тийм. За. Намын нэг сонгоо. Гол нь эсрэг хүүстэн гэдэг тий. Би бол ангаргийг За. тий. Юуны од болох юм? Ангарыг хэрүүлийн од болгоно. Хэрүүлж болгоно. Ангараг угаасаа л нэг үгийг гээч чаддгүй суурь нь байгаа. Яа. Ээж имэмбэ сонсож байгаа шүү дээ бидийг. Ангар айгу суурьтай. Хүмүүжүүлсэн хүмүүсийг сонсож байгаа шүү дээ. Бүр байдлаас ч одоо порогийн өөдөөс хэрэлдэг болсон. Тэгээд ардаас нь гүлэг болж байгаа чинь чамтын ардаас хэрэлдэж яг бодит тавдрал дээр гараад ирэнгүүт мөөгийг гүлэг болгож байгаа юм чинь. Тэгэд би илүү болгоно. Чи шууд улаан нүрдүнд харж байгаад хэрэлдүүлдэг болох. Яг зүгээр 6 сарын дараа чи өөрөө гүлэг болоод байна. Чамайг зүгс үг газар гээхгүй. Окей тэгэл ангаргаа миний өөдөөс чи утасныхаа өөдөөс хэрэлдгээд Үгүй буцаагаал ирээд. Үгүй ийм байхгүй юу. Тэгээ ангарах чинь хэдэн сал авч гаргадаг бол. Тэгэл удаас чиний урдасаараа зүгээр ингээд хоёр гараараа салаавч гаргаал тэгэл. Тэгэл од болно шүү. Яа хоёрын зүгэрстэй тэгэл салаавчлцаад хоёртаас. Чи тэгээд хийх юм уу? Лайв хийх юм уу? Тийм ээ, лайваар хэрэлдүүлнэ шүү дээ. Тэгээд лайв ч болгоод хүмүүс доор нь комментээр бөмбөгдөнгүүд нөөд чи хэрэлдээ сууж шүү дээ. Тэгэл хэрэлчит ламан цангад тэгэл ус гаргаад ирнэ. Эхний 3-4 Тэр ус нь реклам гэж. эхний 3-4 лайв дээр ядчил тийм өстэй нөгөө нэг авиас амтагдсан шөнүүд үлээ юу үлээ. Одоо тэр чинь баг модоос гарсан байлээ. Тэгээд нөгөө ангарч хэрэлдэнгээ өө чи юу намайг гүлэг болгодог юм бэ төв маа гээл тэгэл хэд л бол хэд салж байгаа. Минут 60. Мама. Яа. Пати боэс. Урдаас дахиад тэр саяны тэр мөнх ирж салааж гараад нөхөр гараад ирвэл дийд гэвэ шууд утлаад чи тэл маа. Дитам гэдэг шиг юм уу? Хоёр гараар дийлгээ ангууд гутлаа тайлчихэд хоёр хөлөө гаргаж ирээд. Тэгээ бүр дийлгээ байлгоод продюсер гүтэрж маа. Миний хоо юм уу? Нэмж авч ирээ л та. За тавын дамжилт хүсье. Хамтран хэлээ танилцуулах цаг нар болох байлаа. За Улаанбаатар хотод 17 цаг 23 минут болсон. За манай найруулагч санал асуулга оруулсан байна. За хин нь хамгийн алдартай од гаргаж ирч чадах вэ? Нэгд нь анжгаа, хоёрд нь гэрлээ, гуравт нь номоо, дөрөвт нь мөөгээ. За манайхан санал асуулганд идэвхтэй оролцоорой. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Тожигнох Дуг Март орчныг мэдэр дуу чимээгүй Монголын төлөө Батүлэг авцаараа сандраа ажиллаж байна. Аха. За эднийх баяр штэ 2000 оноос эхлээд энэ аянаа өрнүүлсэн. Одоо өөрөөр хэлэх юм бол 25 жилийн турш үргэлжилж байгаа юм байна штэ тийм үү? За энэ 25 жилийн хугацаанд давхарцсан тоогоор 100,000 гаруй автомашинд
100 орчим сая төгрөгийн хямдрал урамшууллыг үзүүлж аль хэдийн жолооч нарын хүсэн үлээдэг юм аян болсон байгаа шүү. Хавар болохоор яагаад ингээд зарим машин өвөл зүв зүгээр байжгаад дулаараад ирэхээр ингээд юм тожигноод уграад ундаг гэж тэр ирзэнүүд нь хөлчдөг гинэ. Хүүтэнд. Тийм тэгээ ингээд мэддэггүй. Тэгээд гисээд ирэнгут ирзэнүүд чинь ингээд хагараад хөлтцсэн ирзэнүүд нь хагараад урагдаад тэгээд тэрэн завсраар янз бүрийн юм ороо тэгээд тожигноод ундаг гэж шүү. Угаасаа дийлэх машин чи одоо нөгөө нэг зогсоол байхгүй тэл гадаа тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр яхааргүй өвлийн хүүтэнг бол үзүүлж. Тэр сайлны ирзэнүүд чинь сольчиход л зүгээр янз байгаа чимээг болчихлоо. Минимум машин жишээ бол бүр хужлагч байхгүй гадаа өөр сурц. Тэгээ угаасаа ингэдэг гэж Анжихаа машин бүр дууд болж гэж байгаа. Дореми. Зүгээр дийшээ баянгол орох чинь бүхэл бүтэн дууд болж байгаа шүү дээ. Чиний энэ машин чинь дуурдгүй юм байна уу гэсэн байгаа. Сигнал хөгжим хоёр нь дуурдгүй гэсэн. Ингээд байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл ингээд өндгөн долгоор гэмтэх юм бол ингээд дугуй салаа явчихдаг. Зөв те. Аюу. Тий, тэгэхээр одоо Өндөрний шарл л да. машин дуурч таах юм бол тэр байж тээ те. Машин ер нь бол осол гаргах тэр суурь болоод идэг гэж байгаа. За тэгэхээр яг энэ дочнох дуу аяны хүрээнд эднийх рүүлийн аппарат засвар нь 10%, амортизатор худалдаа нь 10%, машины доторлогоо битүүмж дуу гарах үйлчлэг нь 10% ийм хямдрал зарласан байгаа. Ааха. За одоо жишээл нэг сэтгэгдэл байна. Рүүлийн аппарат бол яг л тожигнож дуурдаг юм байна лээ. Өнгөрсөн жил очиж янзлуулсан. Эргэж очиж солиулаагүй жил явлаа. Одоо ч гайгүй л яваад байна. Ер нь жижигхэн дуу гарсан даруйд л очиж онцлогоо хийлгээ засвар үйлчлэгээ хийх хэрэгтэй юм байна лээ шүү. Баярлалаа гэсэн байна. Йоо би одоо ингээд өөрөө өрсөн зэрэглэх үзлэгт орохоор чивэрүүл машинаас үзлэгт оруулахаар чивэрүүл. За. За тэгээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 77 27 27 27 28 гэдэг утаснаас аваарай. 77 77 77 28. За ингээд нэвтрүүлгийн хамтран айлгачаар тожигнох дууг март орчныг мэдэр дуу чимээгүй Монголын төлөө Батүлэг авс сервис хамтран айлгаж байна. Баярлалаа. Баярлалаа. За би бол бос суурин тавигдсан. Чимбаг аваад тэгээд жинхэнэ утгаарн заяа. Тайч хуралгийн эрхтэй од болгон заяа. Шүний хунтайч хар чимбаа гэлтэхэд манай хүндгээр шууд хар азрах чимбаа болгочих. Савхуу өмдтэй зүгээр улсаал гараад ирэн. Тэгээд би заяа өстөө нэрээ хар азрах чимбаг үл яа. Яг үнэ. Мустанг чимбаа. Яг үнэ. Хар азрах очиод чимбаа гэл тэнгүүд улсаал гараад ирэн. Тэгээд би манай хүний бэ штэ тий. Угаасаа нөгөө нэг гидснийхэн 6 булчин гараад ирсэн штэ. Одоо арилсан штэ. Хамаагүй хөгжүүл чинь би чинь тэрий чинь зүгээр будаалган. Тэнгүүдээ би хаана одоо нөгөө нэг эмэгтэйчүүдийн төрсөдөр болно тий. Төрсөдрүүдийн захиалга аваад тэгэл чимбаага дагуулаад яваал штэ нөгөө нэг ийм төмөртөө нам. Чаавс нөгөө чиний гараа таахгүй. Нэг гусгачаад ёо. Гэрэлтүүдийн сайн шийдээрээ. Тэгээ заяа харагдахгүй шүү дээ. Чимбад угаасаа нөгөө хар азрах гэдэг утгаар нь тийм үү. Угаасаа тэр чинь нөгөө багтаа явна штэ. Нүрээ нь бол харуулахгүй штэ. Тэгээд нүрэнд нь баг өмсгч чинь тэгээд доогуураад яг тийм сахиу өмдөмтэй. Баг өмсгч яа дээ хараа юм чи. Бөөн тоногдол болгоцсон. Тэгээд ерөөсөө би бол зүгээр тэр маркетинг зарагдгийн зүгээр солиор болно зүгээр. Хүмүүс тэгэж штэ. Гэрлээ аваа явж байгаа юм чи хар чимбаа дэлгүү дээ. Үгүй гэхдээ өөрөө авда одоо төчрөө залуу хүмүүс амар ажлын ачаад Дийхгүй штэ харин тийм. Чимбаах нэг өрөө нэг л газар халах шүү. Чүүчээ нэг гараа дараагийн газар руу явчих нуу. Цаанаар ганц хийлээ заяа. Тэгээд шонгүй гэн. Яа шон руу гарах чаддаг бай. Гой. Ядрагастай. Ганц хийлээ заяа. Гэрээ барахгүй байж. Ингэдэй заяа. Үргэж. Хөтлөгч нар байна штэ тий. Тайзны хөтлөлт хийхэд яг үйл ажиллагаа эхлэхээс дуустал нь зогсдог учраас шинэ жилээр ганцхан халтуртай байдаг аахгүй юу? Нэг өдрийн ганцхан халтуртай байдаг. Дуучид бол 3 дууд болоод дамжаад явдаг шиг манай чимба ерөөсөө нэг газар очиод үсрээл 15-аас 30 минут болно заяа. Мөнгөө яаж төлснөөс нь болно заяа. Номингийн үр дээр бүжиглээ унтаад гэнэ. Нэг гой ариугүй ядарсан. Нэг гой 50 байр л авахгүй унтаад гэнэ. Манай продюсер намайг амраадаг юм уу? Нөгөө номгийн копроны хараад. Тэгээд би чимбата заяа. Хуваад охирно. Яг тэгвэл би арталтанд продюсинг, маркетинг бүгдийг хийж байгаа шүү дээ тий. Тэгээ хуваад 40-60-аар тохироод 40%. Хогч нь арилаа хийж чадахгүй унтаад байвал тэгэл чиний орлогч нь хасагдана гээл. Тэгэл явах. Нэг айлаас нөгөө айл явах орондоо гэс аваад Яг үнэ. Тэгээд унтуулчих. Ам бишээ гэдэг чи барахгүй шүү дээ харин. Тэгээд юм юуруугаа авч чадахгүй шүү дээ. Шон руугаа авч. Хамгийн гол нь чимбаах ажил тэгээ би хүчний ажил байгаа даа байхгүй юу? Тийм чи барахгүй сэрэхгүй шүү дээ. Гар марч. Сүүлийн хүн дээр зүгээр шонгоод авихгүй. Шонгоод хориод бүжиглээ.
чимба заяа нэг юмд амар тийм уухгүй байдаг аахгүй. Тэгээ одоо надад чинь би поли дансын эхлээд нь ингээд сургалтанд явуулж штэ. Тэгэнгүүтээ нөгөө нэг төгсгийн нөхөр чинь юм блэ? Нөгөө нэг цэнгүүн шиг болгоо штэ. Үу тэр шонгоо зүгээр. Харин цэнгүү чинь насны яваад болцсон байхгүй юу? Продюсер нэг ч гэсэн хүмүүсийн нүдэнд харагдахгүй юм нарийнхаа утас хийчихнэ гэсэн. Гүгдэж байгаа. Каранта. Эхний хүн дээр яадаг гэж эхний хүн дээр юу яддаг гэж ингээ шон дээр ингээ бүксөөрө гавчиж тогтдог гэж байна шүү. Тэгээд сүүлэгтээрээ бол юу бүкс. Би угаасаа чимбад одоо эрч хүч нэмэгдүүлэх бүх юмыг хэрэглүүлнэ. Витамин, допинг, ерөөсөө тэр энерги ундаа тий эр хүнийг хүчрхчүүл. За чимба бол 6 сарын дотор шууд чад юм. Яа на чимба. Цөмөртөл мөнгө хийж аваад тэгээд нөгөө мөнгө игээд авчвал хамаагүй шүү дээ. Ер нь одоо л болох ёстой шүү дээ. Тий 6 сарын дотор од болоо чад хийнүү тий од л болох ёстой, мөнгө л болох ёстой. Тэгээд дээрэс нь тэр чин даатгал амь насны даатгал матгал хийлгэр шүү дээ энэ чинь. Тэгээд би бас намайг тэгнэ өстэй нэг өстэй Viagra чихэл ёо цаач чимба яаж алч харчи. Угсны чи залуу юм өстэй. Хөөе гэрлээчсэндээ орой нөөрөө. Монголд нэг шөний хунтай ч хөрх юмтай. Гяс гэж алгуулсан юм да. Харч юм ба гэдэг. Шөний хунтайч хараазраа чимба гэдэг манай хүн бол чимба 6 сард галс хийж байгаа бол өмцөг яд жил хусан шүү. Ёо. Чиний дээр өдөрт 2 кино тоглоод явчих. Чиний дээр хүүхд ерөөсөө хамаагүй шүү. Юу 2 кино тийм дураар юм гэж юу ээ. Үгүй чинь манай салбар бол бас хатуу шүү хатуу. Юу 2 киноны зураг авал зэрэг явуулна гэж юу ээ. Тийм байна. Юу гэсэн үг юм чи? Тэгэхгүй ягаад чи ийшээ гараад хуанжууг өгөөл тийшээ гараад нөө жангун болоод тэгэл явна шүү дээ. Өдөрт нь кино зурганд явчаал оройд нь харин тэгээ ингээд төрсөн өдөр дээр дагуулаад явчих шүү дээ. Яа яа. Кокромын зүйл гээл. Яа бүр мөр магч тулсан. Амар юм бэ. Гараад ирэнгуут нь энержи дэрэх барьсан. Ороод ирэнгуут шууд амруу чихгаа. Эсэглэх нөрөөр шууд идлэг нөрөөс гар дунд нь энержи дэрэх уулгаад иш өрөө гараад. Нөгөө копроны салбай. Копроны солиол. Улаан копроны шар. Шидэмэ ор. За Улаанбаатарт 17 цаг 31 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжин арьлагчаар болохоор шүү дээ тий. За, E-Mart илүү чанарыг илүү хямдар гэсэн уриалгаар дэмжиж ажиллаж байгаа. За, E-Mart-ийн хороолол салбар илүү чанарыг илүү хямдар 5 дугаар сарын 1-ээс 7-ны хооронд зөвхөн E-Mart хороолол салбарт онцгой хямдрал урамшуул зарлаа. Дээр нь 50,000 төгрөгнөөс дээш худалдаа авалтанд Экотор бэлгэлж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг E-Mart Facebook хуудас болон 7611 T1 утаснаас авлаарай. 7611 T1. За, ингээд нэвтрүүлгийн дэмжин арьлагч E-Mart баярлаа. За, яна нэвтрүүлэг радиогоос од төрүүлгийн дэсвээр үргэлжилж байна. За, хоёр дахь асуулт мөгөө дээр очлоо. Яг радиогийн ажлаас нь гаргаад хэрхэн ямар замаар од болох вэ? Бүр ажлаас нь гарах гэх нь шүү дээ. Ажлаас нь гарах угсаа гаргана алуулна шүү дээ юм чи тэгэл. Тий, кокромо зүүлгэж байгаа л өдөр кинонд тоглолоо. Оройн яа гойго төрсөн өдрүүдээр орч. Магадгүй чимбата таарах бах. Чимбат энд бүжиглээ. Аха ядарч байна. Хөөе. Ер нь бол те юу солигдсон штэ. Эрэгтөөний төрсөн өдөр дээр эмэгтэй нь очиод эмэгтөөний төрсөн өдөр дээр эрэгтэй нь очиж штэ мөн хата. Хоёлаа ер нь тавал таарахгүй шүү. Зүрийн шүү. Одоо ч гоё ингээ хоёр талаа ингээ зэрэгсэн сууж байгаа. Эхний нөхөр хоёрыг. Тэгээд албаар гоё тий хүүхдийн дуунууд чийж төлчин тэгэл. Төрсөн өдөрт явж болох юм биш. Хүүхдийн төрсөн өдөрт бас хүүхдийн кино юм чи. Хүүхдийн төрсөн өдөр юу шинтаач хүүхдийн төрсөн өдөр. Басараад ах юм. Битгүй яахын продюсер аа. Нөгөөдгөрөд явах гэдэг. Авара хүүхдийн эротик дууч гэдэг шиг болох нэ. Хүүхдийн зориултууд болдог. Үгүй тэр чи гаалаа штэ. Амар гоё. Хүүхдийн дууг аавтан зориулж тул. Тэгээ харин тэгэл номин харинт ингээл гаалаа шиг л зүгээр кокром яа. Босуртай. Яа нэмэр юм бэ? Йоо, би өөрөө өрөвдчихлөө. Тийм сонирхолтой хүмүүс маш их байдаг гэж байна шүү дээ. Нөмө чи яах юм? Ангарыг яах юм? Ангарыг ажлаас нь гаргаад тэгээд өглөөний 6 цагаас эхлүүлээд хэрүүлэл гэж эхлэв. Тэг хит өдөрт хитэн лаа юм ээ. Өдөр орой. 3 лаа явуулсан юм уу тийм. Тэгээд 2 цагийн завсарлагаатай. Чи гэхдээ
гэхдээ ингээд яг тийм ноцтой газруудыг олох юм байгаа үстэй энэ чинь. Зүг зүгээр байгаа хүн дээр очиод хэрэлдэх юм уу? Одоо тэгээд хамгийн эхлээд яг нэг хэрүүл уруулаараа гаргадаг хүмүүс дээр очиж ингээ халзгнуул штэ. Тийм ээ. Бооцоо тэрүүл Тэд нар дээр дөрүүлэх юм байгаа үстэй тийм. тэрнтэй сая түрүүний бооцоотой үзлээ. Ядаргаатай тийм. Манай ангарыг дийлэх үү? Копошиг гээд хийдэг саламж гарахад бэлээ. Байсан сүх гэж. Бэлтгэлтэй хэн гарах вэ? Хэнийг хурдан гарах уу? Дараагийнх нь хин илүү урт гарах уу гэж. Үе, урт гэвэл манай ангаргийн хуранд богинохон байж магадгүй. Тура. Гурван урт. Чи сайн зов заяа. Иргэн өрөөгийн Их орооных нь хомсын урд ургуулчихгүй юм да. Ганцхан хэрхэн орооны номсыг авдаггүй те. Сапга баг нүдтэй орд. Зүгээр тэр ганчиг юм байж байгаа юм шиг. агаргаас хүмүүстэй нэг ирчүүдч нэг амар надад гэдэг тийм их туу хайр сэжиг харагдаж ш нь тэгчүүрийн хомсыг уруулаад идэв штэ те. Агаргын ганцхан эрхийн өрөө. Яах ч ажлын өрөө. Зэсэг. Чат. Тэгээ хомсоо улуу продюсер задлаа. Яа, маникюр арай. Би чи наадгаар мөнгө олд бичэр үчи юу? Ёроных нь хомс даатгалтай. Ашигланаар бодооч сүртэй юм биш юм шүү дээ. Бодож яа айгүй хүмүүс Амар өргөц юм шүү. Хүмүүс чи ингээд нөө ард түмний хөө удган Чи тий ангарахтаа хин гэдэг нэр хоцтой байдаг юм байл чи ямар ангарах гэх юм. Ямар ангарах гэх нэрээ. Манайх бол хар азрагч юм ба штэ. Танах би сая хаар азрагын санаа өгсөж та надаа санаа өгөлт би бүр мустанг гэх. ямар гэсэн штэ. урт урт ангарах. Хуруу ангарах. Наад чи хулгаач очиона. Хурда. Тий. Йоо, хурд ангарах. Амны хурд ангарах. Амны хурд. Хурдан саг юу? Ту. Мама. Йоо, та спид ангарах заяа. Яг нэг хурда. Оо, яг болох юм байна. Йоо. За манай бол угаасаа чимбага арлаас гарахгүй бол угаасаа манай үнэ би дийлэхгүй. Тэгээ ер нь бол манай хүн чинь удаан хүн шүү дээ. Гоё дагуур ажил хийн гэж угаасаа байхгүй хэцүүд нь тэгээд Гэтэ нэр чимба жоохон мяа юм бэ те. Амар удаа бүжгэл. Яа нөгөө нэг халандсан хүүхдүүд хорлоо штэ. Айн уртаа яваад тэгээд slow motionтэй яваад. чимбаг юусоо юм штэ те. Гэхдээ яг тэр темпэнд нь зориулаад бүжиг дэглэж бас болно. Болно. Тэгэнгүүтээ чимбаг амин гол нь юм яриулж л болохгүй заяа. Тэгэн бол тэгээд өнгөрөө. Тэгвэл тэгээд чимбаг тэр slow motion удаа аян дээр юм бол төгсөлтийн 30 жилийн октод дээр ночуулахгүй юу? Юм яриулчих юм бол ташаага тулаад байгаа. Та нар хэдүүл явж байгаа. Та нар энэ ухаалаг цаг мэдхгүй гээ. Үгүй муу хата. Угаасаа эрэгтэй тайрчигч захиалж мөнгөний төлөх чадвартай хүмүүс чинь бүгд 30-аас дээш насны л хүүхнүүд байгаа штэ бэ. Юу гэдэг юм жоох октод дээр авчиж. 30-аас дээшнийх ихтэй чимба арай удаан тийш штэ. Үгүй ёо. Зүгээр. За тэгвэл 40-оос дээш насныхан дээр авчиж. Оо ер нь мөнгө төлж явал 60-аас дээш ч байсан яадгийг. Та нар баг хурдан удааныг ялахгүй гэдэг юм. Йоо. Мөнгө төлж явал хийдэж яадгийг. Энд чинь удаан хөдөлгөөнтэйгээр удаанаар ядаж 8 тоо зурж байхыг ингээ хармаар байгаа байхгүй юу те. Хитрхи хурдтайгаа бол хэцүү шттэ бас энэ чинь. Нөөт нь ядж байгаа тоондоо буу 3-ын тоо зураад байна. Чи үл зүгээрс төс гэж явна штэ. Чи үл амар хурдан заяа. Дахиад харагдсан чинь мөнгөө юм аа. Кас үзүүлээ лөө. Чи зүгээр туудаа шиг юм уу? За анжаа яах вэ? Та яах вэ? Арилаас нь гаргаад тэгээд одоо яах юм бэ? Яаж тасгалжуулах юм бэ гэдэг. Наад чи хэнийг ч батсан биз дээ. Одоо нэг бол хүнээч батсан байгаа. Ерөөсө зогоод нь бол зөндөө байгаа. Зогоод нь зөндөө байгаа. Таны одоо хөвж хийм бэ? Яа аймаа штэ. Ажлаас гараад
юу штэ. Мега гэсэн штэ. Мөнгөнд тусалт гэрлээ штэ. Хүүшээ мега одоо уулна кино жүжигч юу юм байгаа штэ. Айгу тэр суур сайтай юм байгаа штэ. Мөнгөнд тусалт гэрлээ. Яа, мөнгөнд тусалдчих шиг. Таны суур юу вэ гэснийг л одоо би ойлголоо. Харин тийм. Ер нь бол Мөнгөнд тусалт гэрлээ штэ. Гэрлээ дээр бол нэг 2 юм 3 кино бол хусан шүү. Өө ерөөсөө ингээд Эхнийх дээр нь өөрөөхөр яваад, хоёр дахь дээр нь Viagra гаад, гурав дахь нь тариагаар яваад ингээл. За их чи таа юм биш дээ. ерөөсөө хамтаанаас гарахгүй. 3 киног бол дор нь энэ өдөртөө юу вэ? Өдөр болгоно штэ. Өдөр алга юм. Чи тэгвэл дуусаа штэ. За Хамтаанаас эхний гарахгүй. 7 дээр бол Хамтаанаас 6 гарахгүй. сар юм шиг байна да. Хамтаанаас гарахгүй. Энд нэг имлэг тэнд нэг юу чи ингээд тэгээ энэ зураг авч байгаа тэнд павильоны өөрчлөл байж ин. Тэгээд ингээд тойрчих. Үхчи ядаргатай тий. Тойрчих. Тэгээд явчихсан зүгээр. Би одоо тэнд бас хар азаргаа спонсорлмоор байдаг одоо продюсер хиймээр байдаг. Энд ч бас нэг хүн аав ингээд кинонд толуулах гад байдаг одоо ямар хэцүү юм бэ? Ядаргатай. Нийт Чи бол чиний кинод бол амар кино шүү харин. Үг мөг чэйжлэн мэйжлэн гэж байхгүй. Өөрөө байж байгаа ч Үг мөг чэйжлэн мэйжлэн гэж байхгүй. тий. Ер нь тэгээ алдаа онооч багтай. Ер нь бол ганц хайрлах юм хоолоогоо л хайрлах хэрэгтэй. тий. Хоолоос өчөхгүй тэгэл бол. Яа. Алдаа оноо бол ер нь гаргасан ч нэг актер тоохгүй шүү ер нь. Ер нь чинь хоолоос өж болдгоо гэж байгаа шүү дээ. Тий. Тэгээ баг хайр дагаараа гэдэг юм биш байна тий. Үг мөг цээжлүүлэхгүй байгаа Харин тий шүү дээ ерөөсөө. Тэгээд тэр кинон дээр ч үг цээжлээгүй угаасаа л тэгдэргүй ингээд опшн болоо авахд нэг ярина. Дахиад номойг татхад дахиад ярина. Мөөгийг татхад дахиад ярина. Анжгаа татхад дахиад ярина. Ингээ ярьсаар байгаа л тэдэргүй хүчээр цээжлэгдэх юм багчлаа. Харин чамааг одоо бүр үг чэйжилдэггүй кинонд тоглох гэдэг байгаа байхгүй юу? Амар. Тий. Йоо. Ганцхан үг цээжилдэг угаасаа. Хүч анжгаа. Надад нэг юм гормон санал байна. За. Хойл ерөөсөө юу яваал яа тий. Кино миногээс илрөөл одоо кино кастинг багмаг гэл бүр ядаргаа болж болохоор зүгээр OnlyFans нэгээл орчил тоо. Бацраа. Бас ч уг нь бодол бодтгол юм байна тий. Тэр гэхдээ эрсдэлтэй шүү. Эрсдэлтэй шүү. Үгүй харин Монголоос Only One гэдээ ороход бас алан шүү тийм ээ. Only One гэдээ ороход бол алан. Тэгсэндээ орвол гэрлээ зүгээр baby гэдэг үг чэйжлүүлсэн дээр шүү. Яах ч байгаа. Өөд ганцхан тийм л юм хэлдэг шүү. Нэгдүгээр baby, хоёрдугаар baby. Baby гэж болоо. Oh baby юу бас нэг өөр тийм ээ. Тэгэл болоо. Ганцхан энийг л чэйж заа юу за. Тэгэл болоо. Йой. Тэрийг хаана хизээ хэлэх үү гэдгийг мэдчихвэл тэгэл болоо шүү дээ. Тийм ээ. Come on гэдэг үг хэрэггүй юу? Come on гэдэг үг байж бас танаа жүжигчиж айгүй итгэвтэй хүн биш шүү. Бас санаачлахтай шүү. Өөр үг мөг зөхөж бөгөөд. Санаачлахтай санаачлах. Та өөрөө бараг гусагдах. Жүжиглэлт гитрээд байна бас. Наад чинь 3 хэлээр зэрэг мэрэг ярина штэ. Вай вагон буква. За, Улаанбаатар хотод 17 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар. За, бүтээлч хувийн нэмийн дэвшилт хүмүүнлэгийн ухааны сургууль хамтран ажиллаж байгаа. За энэ манай нэг найз над руу хүн асуусан байсан. За, Хизээ хаана очих юм бэ? Яах юм бэ? Ийх юм бэ гэж. За тэр хизээ хаана очих, яах ийх юм гэж асууж байгаа нь юу юм гэхэлэр эдний сургууль жил болгон хийдэг юм аа. 9-оос 12 дугаар ангийнхан зориулсан мэрэгжлийн чиг баримжаагаа зөв олох тий ийм үн төлбөргүй одоо тухайн хүүхдийн авьяасыг тодорхойлж өгдөг ийм тестийн ажиллагаа үйл ажил хийдэг байхгүй юу. За тэр нь одоо энэ жил бас болно. 5 сарын 10 17 24 31 ингээд 4 хагасаа өдөр 10-аас 16 цагийн хооронд өөрийнхөө одоо хүмүүнлэгийн их сургуулийнхаа байранд үндсэн байранд буюу одоо Сүхбаатарын талбайн зүүн талд болно. Зохион байгуулалт. Эсвэл би чи ганцхан зүгээр 12 төгс ангийнх юм уу гэсэн чинь бүр 9-өөс эхэлдэг гэж байна. Тийм. Тэгээ ангиараа очихдоо бүр ингээд ангиараа очтыг гинэ эднэр чи бүр ангиараа очивол цаг алчдаг гин. за. Бид нэр ингээд бөөнөрөө яг ингээд ангиараа очиж байна 20 хүүхдээ эсвэл 25 хүүхдээ гин. Тэгээд тестээ бүглөөд Өмнөх жилд нь очсон хүмүүс бүр сурцсан байт юм байлээ. Одоо энэ жил дахиад нэг очиод үзье гэдэг өгрөөд ирдэг. Тийм одоо өмнөх жилд хамрагдсан байсан чи энэ жил дахиад очих болно тийм. Аха. Яг энэ одоо 3 дахь жилдээ ингэж үн төлбөргүй угаасаа энийг хийж байгаа. 3 жил өмнөөс л эхлүүлээд бас яг бид нартай хамтран ажиллаж байгаа шүү дээ. Нийтдээ 10,000 гаруй хүүхдийг ер нь ингээд яг гоо эн чинь ингээд яв цав таарна гэж байхгүй шүү. Тэгтэл таны хүүхдээ одоо
урлаган дээр юм уу, спортон дээр юм уу, нэг бол оюуны ажил хийсэн дээр юм уу, яах ийх гэдэг нэг тэр чиг баримжааг нь гаргаж өгдөг тест байхгүй юу ер нь бол. Ер нь бол 9 дугаар ангийн хүмүүс яагаад үзүүлэх вэ гэсэн чинь бодчихлаа л да. Одоо эн чинь үзүүлэх юм бол ирээдүйд би ийм сургуульд орохын тулд тэгвэл ийм хичээлүүдээрээ бэлтэн гэдэг бас нөгөө төлөвлөгөө гаргах юм шүү дээ. Гэхдээ ер нь бол яг тий одоо жишээлбэл ингээд эдгээр курстэй ингээд хин нэгний одоо юу гэдэг ингээд нөлөөнд ороод ч юм уу те эсвэл одоо яг одоо энэ нийгмийн энэ байдалд одоо энэ мэрэгжил илүү хэрэлттэй байна ч гэдэг юм уу те ингээд орсон тохиолдолд нөгөө хүч нь өөрөө огт сонирхдаггүй бол 2 дугаар курсээсээ ангиас ойлгох ч гэдэг юм уу те ингээд бас аюу төвхтэй асуудлууд үүсдэг байхгүй. Хаях тохиолдол хаях тохиолдолч байдаг. Тэгэхээр одоо юу гэдэг одоо сурч байгаа мэрэгжилдээ сэтгэл хангалуун бус байдал үүснэ. Ангиас сургуулиас гарах солих за их сайн л бол нэг үлгэн салган явж байгаад төгсөнгүүтээ хамгийн муухай нь одоо тэр мэрэгчлэрээ ажилдгүй штэ. Ер нь бол тий. Тэгэхээр яасан бах нь эцсийн бүлэгт өөрийнхөө дуртай өсөж байсан чиглэлийн ажлыг хийж эхлэхийг хүсдэг учраас эртхэн л энэ хүүхдийн мэрэгжил сонголтын дээр анхаараа л гэдэг. За тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 7711 15 тик гэдэг ус руу залгаад 1 гэдэг дугаар дээр дараад цагаа захиалаарай 7711 15 тик. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бүтээлч оюуныг нийгмийн дэвшилт хүмүүнлэгийн ухааны их сургууль хамтран ажиллаж байна. Баярлалаа. За 3 дахь асуулт номер дээр ирсэн. За номын цэцгээ. За ингэсэн. Сонгосон хүн чинь од болчлоо, ангарах чи од болчлоо. Даан ч оддын хүчин тусаад ариг дарсанд ороод эн тэн тасраад болж бүтэхгүй байвал яаж хүмүүжүүлж одоо болиулах вэ одоо? Манай ангаргийг шүү салаач ангараг болгох гэх. Харин тий хурдан саагийн гэдэг чинь хурдан салаач гэсэн үг шүү дээ. Тийм шүү. Тэгэнгүүт ингээ угаасаа л одоо яг тэр замаараа л явж байгаа юм шүү. Тасрахтаа хүртэл өөдөө гаргацсан юм шүү дээ. Тэр тасрахтаа хүртэл одоо ганц захих юм нь энэ үедээ ч гэсэндээ чи ингээд одоо лайва хийлгэн. Тэгэхгүй болвол тэгэл тасарч унадаа лайва хийхгүй байх юм бол мартагдээ штэ. Лайвэр чамагч муулж өгнө штэ. Яа штэ. Би продюсертай энийг мэлье. Хамаагүй намайг чамаагүй битгий мартагдаа. Оо продюсераа би чамд нэг хитгэн өгчөө. Би бас төлөвлөгөөнд оромтой хүн. Бас надад бас илүү гарсан юм бол байхгүй чамд нэг 10 хон өгчөө. Тэг би одоо бүр эцсийн продюсер наагаас тэ хамаагүй тасарсан ч лайва хий гээл тэгэн штэ. Тий. Тэгжээч угаасаа тэрх тусмал хүмүүс үзээд байна заяа ангарыг. Тэгтээ энэ оддын өвчнүүдийг бас нэсээ ойлгохгүй байх шиг байна те. Эвдрээд байна штэ над хүн чинь эвдрээд. Хүмүүс яг адилхан эвдрээд байна штэ ангараа гээл үзээд. Тэгээ чи зодуулна штэ. Зодуулвал хэрэг юм. Ангарахтаа зодуулна штэ. Тийм ээ шүү. Яа их тойл çoйлаас чи продюсер гэж томорж агаад эхлээл баах мам гэж байгаа тэгэл. Тэгэл тэр урт хорон зүгээр салаавчтай галч нөөсөж хүрээлэр штэ. Тэгэл сонин монон дээр зөвүүн мэдээ гарах юм шүү. Нөө хурдан саа ангарах чинь продюсераа барьж зоджээ. Тэгвэл тэгэл дараагийн тэг продюсерын шинэ хүн хайж байна. Тэгээ зар гаргах чинь тэгвэл. Би яаштай те чимба одоо эргийн урттай байх. ажлыгоо донцдог. Шаардлага. Эрүү байж болно. Эрхийн урууд урттай байх. За би эрүү байсан ч болно. Эрхийн урууд урт байвал. Манай чимба одоо яг эвдэрх юм бол ингэн заяа. Оо наадах ч нэг баахан хүүгнүүдээр очоод үнгүү солиороо тайчаа тэгээд зүгээр ингээд уух юмд яваад мэдрэлдэж өгөх байхгүй юу? Тэгэл тэнд ингээд би өстө сайхан залуу би өстө од гэд өвчгнөө солиороод явж байгаа нь би албаар өндрөөс яаж ундахыг мэдрүүлэн заяа эхлээд нь. Тэгээ ямар ч мөнгө төгрөггүй болгоо шалдан унгаагаад гуйсан ч хүн архины мөнгө хөргө болгоно. За тэгж байгаа цаадах чинь гэхдээ нөгөө нэг өөрөө бүжиглээл мөнгө олоод авах юм биш үү? Тийм шүү дээ. Өөст хүүгнүүдээр очиад мөнгөөр явахгүй архиар яваад байна. Ойлгож байна уу? Тэг бүжиглээл архиа уугаад тасрахгүй байгаа байхгүй юу? Гол нь хэрэгцээ. Тэглээ чи нэг мянга гэж бодож байна үгүй шүү. Гол нь чи мөнгө хэрэггүй гэж аахгүй. Мөнгөний худалдаа авах чадвар хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэр хүн чинь нөгөө нэг баартар таад байгаа байхгүй юу? Өөртөө дарсан баахан хүүхнүүдтэй хэлсэн. Би одоо олон продюсертэй болсон. Тонголго таймер шигэлдэгээл ирээл агсгана шүү дээ. Гүй тэгээ сүүлдээ архинд орсон үе чинь хинж тоохоо болдгийг угаасаа. Тэгээд уналтанд орохоор нэгээд за эцсийн цэг дээр нь эцсийн цэгт нь хаа орохыг харж байгаа л тэгээд дахиад өөдөн татандаа. За газ хариулаад яваа. Одоо санд асуулгахтай хариулах цаг ирж байна. Би бол шүү дээ угнаасаа павильоноос нь гарахгүй.
Павильон дотор л юм 3 газар руу энэ ч одоо дотор нь сайлах ахуулаад агаар байгаа байгаа. байхгүй. Сайлах савируулахгүй юм энэ ч одоо. Ой яг агааржуулагч байгаа л да агааржуулагч. Би хааны тэрэлж ормоор байна. Зураг авалтаа тэрэлж хийж байгаа юм уу? Тэрэлжийн павильон хийчих штэ. Тэрэлжийн аль газрын павильон баймаар байна те. Павильоныг нь хийгээд өгчих юм. Янз Яа бүр. эвдэрх цаг гарахгүй юм. Тэгээд ингээ цаанд ногоон фон дээр цоолоод хайчих те. Йоо. Тэгээд тэрэлжийн байгаль өгөө л тавьчих штэ ерөөс ядах юм байхгүй. За би ч юу н өгсөн юм байна дөө. За тэгвэл гэрлэгч ингүүл яах вэ? Намайг Юу ч хэлэхгүй baby гэдэг үгийг хэлхээ очвол яах вэ? Дуугарч мохрохгүй ингээ baby гэж. гүлийг ингээ бүр ямар ч гүлгүүд яг ингээ яг ямар ч Иракц байхгүй. Одоо тэгэж л яа. Иракцгүй киноны одоо. Тэнгүүд нь цогцоо Араа яа. Цоошин киноны шин төрөл үүслээ. Иракцгүй кино. Яа. Иракцгүй. Үнээр тэгш. тэгээд зарчих. Тэгээд зарчих. За мөгийгээс хариул 48 болчлаа гэж санал болгоно. Би бол номд зүг шууд гэрээгээр нь барьцлаа эхлээд цагдаа нартын ярьж байгаа шорт хийчих. Би тэгээд амлтаа байсан. Чи гэрээнд гарын үсэг зурсан. За. Йоо. За тэгээд бат би 2 хоногийн дараа хүрээд ирээ. Өө ядчаад наадах юм. Оо камер дотор өрөөд болсон. Бэлтгэлээ хийцээ. Би бэлэнг. Орчсраа намайг ав. Би хүмүүцээ. Би кокрабыг өгөөч. За одоо эрдмэс сандаа нэг цаг ирлээ. За би яаштай те ер нь бол олон жилийн туршлагатай гэдэг утгаар нь мөөгийн саналаа өглөө. Тийм байна. Угаасаа гэрээгээр барьцаалаа гэдэг амар мэрэгчлээ юм Харин байна тий. шүү дээ. За би мөөгийн саналаа өглөө. Анжгаа. За би Би ч одоо гэрээний дагуул гэрлэгийн юу том болгуулсан шүү дээ. Гэрлээд оргуул байсан. Тэгэл би удаас нь зүгээр гэрээ үзүүлэхээр нам болдог. дасгалжуулагчны хувьд тамирчинтай өглөө. Гэрлээд өглөө. За мөөгийн. Би өөртөө өгнөө. За Би бас мөөг ахт өгөө. За мөөгийн дээр 3 хүний санал, над дээр нэг санал ирсэн үү те. За хин нь хамгийн алдартай од гаргаж ирч чадах вэ? Нийт нь Анжгаа дээр 38 хүн буюу 25%. За гэрлээ дээр Анжгагийн саналыг нэмээд 62 хүн буюу 26. За уурлаар Анжгаа 58 хүн юм биш үү? Би нөгөө хараамтай болохоор 5-ыг 3-аар харчлаа. Тийм байна. Номоо дээр 33 хүн буюу 14% саналаа өгсөн бол яг одоо манай лавыг 391 хүн үзээд санал асуулганд дуулна 335 хүн оролцсон байхгүй юу? За мөөгийн дээр 3 хүний санал нэмэгдээд 186 хүн буюу 35% саналаар мөөгийн ялагч боллоо. За. Намагийн 53 биш үү? Үгүй чинийхээс 30-ээс 33 шүү. 33 14% шүү. Манай ангараг хол явах байсан юм да. Намагийн хентаг үзье гэсэн хүн л их байгаа юм байна да. За. Попронто ямар юм бэ? Кокронто. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 5-ны даваа гарагийн Яна нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс хөгжүүлэлтэй хөнгөн байцааг сүрэтээр шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Тожигнох дууг Март орчин 1 метр дуу чимээгүй Монголын төлөө Батүлэг авт сервис. За мөн бүтээлч оюуныг нийгмийн дэвшилэг сүрэтээр хүмүүнлэгийн ухааны их сургууль хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3